ертөнцийн тухай онцлж яаж ийн гэж ойлгож байна тийм ээ. За одоо ингээд хоолын хүрдийг дамжаа цаашаа 5 дахь өдөр рүү очих юм бол бэлгийн мэлми гэж бидний ярьдаг 3 дахь мэлми гэж ярьдаг. Оройн хомголонгийн хүрд буюу одоо санскрит хэлээр ажнаа хүрдэн төрнө. Энэ хүрд хүсэл мөрөөдөл зориг үнсэн шин санаа өөдрөг үзэл бодолтой холбоотой бөгөөд бид бодлоор дамжуулан өөрийгөө илэрхийлж мөрөөдлөө биелүүлдэг. Бясалгаж дотоод мэдрэмжийг хөгжүүлснээр амьдрал тохиож байгаа бүхэл зүйлийг үзэл бодлоосоо тусгаар яг байгаагаар нь хүлээж авч сурнаа гэсэн үг. Бэлгийн мэлмийн хүрдэн дээд ухамсарт хүрэх хаалга бөгөөд бид төгсгөөр л төрсний дараа бүх зүйл нэгдмэл цогц буюу нэгдсэн нэг зүйл гэдгийг ухаарч бие биенээс салангат мэт байдал бол чи хоосон ойлголт гэдгийг ойлгох болно. Энэ хүрдэн зүүн бэлэг далд ур чадвар төсөөл алсын харааг илтгэв. Хүний индиго буюу ягаан туяатай гүн хөх өнгөн хувийн хариуцлагыг илэрхийлэх бөгөөд амьдралыг гартаа авч сүнслэг хөгжлийн замаар замнаж зүүн бэлэгтээ итгэх итгэлтэй холбоотой хүрд. Аливаа зүйлсийг эгогоор материалыг талаас нь биш илүү өндөр байр сууриас хардаг болно гэсэн. Индиго энэ ягаан чернилийн ягаан энерги нь бидний далд ухамсартай холбож ертөнцийн нэг хэсэг шүү чи та гэдгийг мэдрүүлж өгнө. За энэ бэлгийн мэлмээ буюу эмэгцэгц 6 дахь хүрдээр хүн урд хожид хизээж тийм байгаагүйгээр жам ёсороо болж өөрийгөө тэгж өөрчилж чаддаг. Энэ эмэгцэгцэнд одоо жинхэнэ ёсороо эмэгцэгцэнд орж өөрийгөө жинхэнэ байдлаар нь мэдэрнэ гэсэн. Энэ хүрдээр дамжин хүн урд огт байгаагүй тэр мастер болдог. Үүнээс өмнө бид боол байсан. 6 дахь хүрдээр хэлсэн бүхэнд нь тохиолдож хүссэн бүхэн чинь биелж байдаг. Урд өмнө огт байгаагүй хүсэл бий болдог. Үүнээс өмнө хүсэл зориг гэж танд байгаагүй. Бидний энэ бол зүгээр л нэг шунал мөрөөдөл өөр юу ч биш. Энэ бол шал өөр зүйл. Иймээс одоо хор хөнөөлтэй зүйл бид угаасаа хийж чадхаа болчихдог. Энэ бол оршихуйн хүсэл зориг болохоос биш хувь хүний хүсэл зориг биш. Дөрөв дэх хүрдээр эго, 5 дахь хүрдээр бүхий л завхрал алга болсон. Ингээд 6 дугаар хүрдэнд хүрсэн гэсэн үг. 4 дугаар хүрдэнд хүрэхэд бид эгог таягдан хайж чадна. 5 дугаар хүрдэнд хүрэхээр бүхий л завхралууд алга болно. Ингээд бэлгийн мэлмийн хүрдэнд очиход хамгийн цэвэр мөн чанар өөрийнхөө яг л ямар нэгэн дамжуулах хэрэгсэл шиг яг л нэг зэмсэг шиг яг л нэг зарлага мэт мөн чанар болж аварна. Одоо бол та өөрөө биш учраас танд хүсэл зориг бий болж энэ нь таны оршихуйн хүсэл зориг байх болно. Мөрөөдөл бодол биш. Маш ховорхон тохиолдолд хүн 6 дугаар хүрдэнд ирдэг. Энэ бол одоо өдрийн он шиг тохиолдол гэж хэлж болно. Үнэхээр дээд багш, үнэхээр дээд бясалгал, дээд номтой таарч байж одоо энэ бол биелдэг зүйл. Тэрний нааны тухай санаач хэрэг байхгүй. Энэ ертөнцийн тухайд энэ төрсэн хүн бол энэ ертөнцийн хамгийн сүүлчийн хүрд. Ахаад энэ ертөнцид хүн байх шаардлага байхгүй. Үүний цаанд 7 дахь төв гэж байна. Гэхдээ энд бол эрс өөр ертөнц, өөр бодит байдалд орно. 6 дахь төв бол хамгийн сүүлийн хязгаарын шугам, хамгийн сүүлийн үлдэгдэл юм. Энийг даваад өөр цоо шин өөр ертөнцид орно.
За тэгэхээр даармын хуулийн зүүн бэлгийн гэж нэрлэдэг 6 дахь хүрдийг удирдах байдаг. Даармын хууль даарма гэдэг нь юу юм бэ гэхээр үнэн ном, үнэн ёс, жам ёсыг ирж байгаа. Энэ манай дэлхийн одоо ном журманд ийм ойлголт байхгүй. Энэ өөр ном, үнэн номыг ирж байгаа. Энэ 6 дахь хүрдийг даармын хуулиар удирдах байдаг. Бэлгийн мэлмээ буюу өнчин тархины энэ хүрдний махбод нь бүдүүн 5 махбод биш харин оюун ухаан ба анхдагч субстанц буюу ертөнцийг үүсгэсэн анхдагч нэр пракрити байдаг. Нүдний хоорондоос ялимгүй дээх нь орших хүрдний 2 гэлбэн дээр хам ба кишам гэсэн цагаан өсгүүд байрласан байдаг. Энэ хүрдэн дээр санскрит хэлний 50 үсэг дуусдаг. Эхний 6 хүрдэнд нийт 50 дэлбээ болон 50 үсэг байрладаг. Оройн амгалангийн энэ хүрдний үндэс нь суур нь ом гэсэн агуу таринд байна. Энэ үнийг аом гэж дууддаг. За энэ бол одоо ер нь одоо жишгүй гайхалтай хүрд шүү дээ. Бэлгийн мэлмийн хүрдийг эзэмсэн өөрийнхөө өнгөрсний түнэр харанхуйг арилгаж, алтан ирээдүйг найшлуулж, сэтгэлийн болон хувилгаан хүч нь хамаг хязгаар бүхнийг ялгуулан дийлэх ийм хэмжээнд хүрдэг. Тухайн үзэж мэдэрч буй юмстайгаа нэгдмэл болдог. Тэр үед үзэх хийгээ тухайн зүйлд хувилах нь нэг юм. Олон юм биш, нэг л юм. Цөмөр адилхан. Энэ дурын нэг зүйл болж хувирдаг. Юмыг үзнэ гэдэг хувирна гэсэн үг. Тухайн зүйлд хувирна гэсэн үг. Ингэж хувирах чадвар гэсэн үг. Тухайн зүйлд хувирна гэдэг нь бол хувилна гэдэг нь түүнийг үзнэ гэсэн үг. 3 дахь мэлмий юм уу босод төвөө нээх нь бурхны гэгэрэл төсний баталгаа биш. Аливаа хүн бурхны гэгэрэлд хүрэхэд түүний өнгөрсөн бүхэн бүрэмсэн хүчингүй болж ирээдүйн өтөр түргэн хурж ирэх боломжтой. 10-20 жилийн дотор биелэх зүйл энэ өдөр болж бүтэх боломжтой. Бурхны гэгэрэл бол чухамдаа шууд үзэгдэх гэрэл юм. Бурхан хэмээвээс туйлын хүч юм. 3 дахь мэлмий түүнийг эзэмшиж байдаг. Энэ бурханы туйлын хүчийг эзэмшиж байдаг. Одоо бяцлахтаа бол энэ хүрднүүдийг бол хүрдэндээ төвлөрч юугаа дуудана шүү дээ. Таринаа дуудана гэсэн үг. За тэрний дараагаар одоо тэр цаглашгүй титэм хүрд юу? Их хамгаалангийн хүрд байж байгаа. Энэ хүрдүүл хүнийг бурхан сансар окторгонтой холбож байдаг. Энэ хүрдээр дамжин бид өөрийн хязгааргүй ариун мөнч нарыг таньж гэгэрэл өрдөг. Мөн бүхэлдээ нэгдэж мөнхийн амар амгалан цэцэн бэлгийг олж авдаг. Амьдралыг бидний ухамсарын нэг хэсэг гэдгийг таних. Амьдрал бол бидний ухамсарын нэг хэсэг юм а гэдгийг таних. Амьдрал гэх зүүдэлж байснаа ухаардаг. Зүүдэлж байгаагаа ухаардаг. Бид бол одоо зүүдэндээ л байгаа шүү дээ. Амьдарч байна гэдэг зүүд. Энэ амьдарч байгаа олон янзаар төсөөлнө. Энэ бол чөмөрөө зүүд. Эрчим хүчний 7 дахь төв титэм хүрд сахсараараа энэ хүрд бол 1001 дэлбэт бадамлан ухаан. Энергитэн титэм хүрд рүү чиглэх үед та бадамлан ухаан болж хувирдаг. Одоо танд цэцгийн бал хүртэхийн тулд өөр цэцэг рүү явах шаардлага байхгүй.
зөгийг тань дээр бүчиж эхэлнэ. Одоо бүхий л ертөнцөөс зөгийг тань руу татагдана. Бүхий л ертөнцөөс таны дитэм нээгдэж, таны бадамланхаа бүрэн цэцгэлсэн. Энэхүү бадамланхаа бол нирван юм. Ийхүү үрдийн амьдрал төрдөг. Энэ нирван бол хоосон чанар. Энэ нирван бол Бурхны амин зүрх. Дөрөв дэх хүрднээс айлс хийж чадвал толгой дотор ордог. Толгоогоор аливааг шийддэг. Оюун ухааны ил төвшөнд байгаа гэсэн үг шүү дээ бас л. Энэ та дурлаагүй гэсэн үг, бодож шийднэ гэдэг нь та итгэхгүй байна гэсэн үг. Бодож байна гэдэг нь та харахгүй байна гэсэн үг. Амьдралын хэв загварт баригдалгүй чөлөөтэй хараа одоо шаардлагатай байна гэсэн үг. Сэтгэхүйн оролцоогүйгээр амьдралтай нүүр тулсан уулзалт хэрэгтэй гэсэн үг. За тэгээд энэ доод хөрдүүд бол энэ бүдүүн махбодоос бүрддэг. Дотоодын цаглаш дээд хөрдүүд бол эсрэгээр хамгийн нарийн махбодуудаас бүрдэж байдаг. Дотоодын цаглашгүй гэрлийг тэтэм хөрдний махбод гэж ойлгож болох юм. Ингэж одоо энэ хөрднүүд нэгдэж гэрэл харж өөрийнхөө мөн чанартай учирч энэ үнийг гэгэрл гэдэг өөрийнхөө мөн чанартай учирсан л бол Бурхан ингэж нэгддэг бодтой боллоо гэсэн үг. Гэхдээ энэ бодтой яг Бурхан багш биш л дээ. Цаашаа их явах хэрэгтэй, ухамсарыг их дэвшлүүлэх хэрэгтэй. Бодтой болоход ойрхон байна гэсэн үг. Гэхдээ тэргүй Бурхан. За энэ бол ертөнцийг бүтээсэн хамгийн нарийн элемент бөгөөд одоо энэ тэтэм хөрдний цаглашгүй гэрэл гэж махбод бол. Гэрэл аялгау хоёр бол нэг зүйл. Гэрэл бол аялгау, аялгау бол гэрэл. Тэгэхээр энэ бол ертөнцийг бүтээсэн хамгийн нарийн элемент махбод бөгөөд энэ махбод бүхий л зүйлд агуулгадж бүх юмыг холбож байдаг. Тэтэм хөрдний дор 12 дэлбэтэй нэрлэшгүй цагаан ланхай дотор байрлах АКТХ гурвалж нь ертөнцийг төлөөлдөг. Тэнд үнэн мэдлэг хайрлагч дээд Бурхан залгч байдаг. Тэтэм хөрд нь бусад хөрдийг өөртөө агуулсан дээд эренбийн хүч бөгөөд 1000 дэлбэтэй ланхай цэцгээр төрсөлдөг энэ хөрдийг. Тэтэм хөрдөнд бүх санскрит үсгүүд эхнээсээ эцэс хүртэл баруунаас зүүн тийш ланхайг 20 дахин бүрэн тойрч давтагдана гэдгээс 50-ыг үржих нь 20 тэнцүү 1000 дэлбэнд хязгааргүй олныг төрслөх аргачлалыг бий болгодог. Тэтэм хөрдөн Шактива Шива хүчнүүд бүрэн нийлэх оюуны хөгжлийн дээд шат болдог. Энд өмнөх 6 хөрдийг дайран хөгжсөн Кундалын өөрийн дээд зэгт хөгждөг. Энд чухам хүн нирван байдаг. Тэтэм хөрдөнд төрсэн бүхэн сансрын хөрдөнд эргэж орохгүй бүрэн 3 ертөнцөөс чөлөөлөгдөнө. 7 дугаар хөрдний гэрэл орон зайд хязгааргүй. Хаасайгүй түгнэ. Энэ цаг хугацаа орон зай гэдэг асуудал байхгүй. Ягаан улбар өнгөтэй, ихшгийн таринтай. Физик виз цусны эргэл тархины дотоод даралдах хараа хариуцсан хөрд өгөөд оюун санаа ёс зүйн амьдралын төв болдог. Цэвэр нөөц боломжийн хууль энэ хөрдийг удирддаг. Нөөц боломжийн хууль. Энэ нөөц боломжийн хууль гэдэг нь бол бидний хөдөлгөгч хүч.
бидэнд асар их хүч нөөц байдаг. Энэ хуулинд энэ захирагдана. 7 дугаар хүрд. Энэ хүрдний гэмтлээс бий болдог сэтгэвхийн өөрөөр хит бахархах, шалтгаангүй хит баярлах, өөрийгөө устдаас хит дээгүр бодох, амиа бодсон байдал юм. Тийм л учраас бүх шашинд амин чухал асуудал ерөөсө хамгийн чухал ихний асуудал бол энэ өөрөөрөө бахархах, хит баярлах, хит одоо өөрийгөө дөвөөлөх, бусдаас дээгүр бодох, амиа бодох гэх мэтлэнгийн зүйлийг бол одоо цэрлэл гэдэг шүү дээ. Шууд цэрлэл. Энэ байж болохгүй зүйл ял гэж бүх шашинд энийг тунхагласан байна. 7 дахь хүрд гэмтвэл уурэг тархины дээд хэсэг гэмтэн юмыг хүлээн авах чадваргүй болж оюун ухааны сонирхол зөн совин моднаа. Энэ хүрдэн зулаанаас дээш чиглэсэн нэг конус сэлбэртэй ба сансрын орон зай түүнд орших ертөнцийн энерги мэдээллийн оронтой шууд холбоотой ийм хүрд. Тэтэм хүрд таагдсанаар одоо энэ салга өвчин, Паркинсоны өвчин, шизофрен гэж нэрлэдэг сэтгцийн өвчин. За саажилт, Альцгеймерийн өвчин буюу тэнэгрэл. Одоо манайхаар зөнөх шүү дээ. Зөнөх өвчин, толгоон өвчин, сэтгэл гутрал, зовнил, зэрэг мэдрэлийн өвчнүүд үүснэ. Тэтэм хурж идэвчснээр урам зоригтой, манлайлх, цайхан сэтгэлтэй, шудраг, хүмүүнлэг, алсын хараатай, бүтээлч, хүчрэх сэтгэлгээтэй, зөвөн бэлгээр дамжин ирэх гайхалтай, мэдлэгтэй, мэдрэмжтэй, цэцэн мэрэг ухаантай болно. Өөрийн сүнслэг мөн чанарыг ухаарч улмаар бусдыг өөрийн нэг хэсэг гэж мэдэрсэн, нэг хэсэг минь гэж мэдэрснээр бусдад туслахыг хичээнэ. Их амгалан буюу тэтэм хүрд гэдэг нь юутайч холилдож хутгалдахгүй аниргүй оршноо. Энэ үл яг толгойд хөрөлцдөггүй хурд шүү дээ. Толгойн оройноос жаахан дээх нь жаахан одоо нэг хурууны зайд дээх нь байдаг юм хурд. Энэ төв нээгдсэн хүн цаглашгүй жаргал думбахва ямагт чанагт. Одоо чанад гэдэг чинь бол энэ бүр холын орон зайг ярьж байгаа шүү дээ. Энэ гуух ертөнц гэх юм бол энэ сансрын 3 ертөнцийг ярина. Чанагуух ертөнц гэвэл тэрнээс цааш мөнхийн ертөнцүүдийг ярих жишээ. Тийм агуу орон зайд холбогдож чадна гэсэн үг. Хүн өөрийгөө төрөлт ба хүлээс ангидыг ойлгоно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ үний жижигхэн тайлбар хийж ирнэ. Ойлгохдохгүй байна. Ухаанд одоо бидний очин үеийн шинжлэх ухаанд бол төрөх үхэх хоёр бол хоёр зүйлээ. Тэгээд үхснээр бүх юм дуусна л гэж ингэжлүүлж байгаа шүү дээ. Дорн дахны одоо шашин, буддизм, вед одоо дорн дахны ерөөсөө мэдлэг ухаанд бол юу гэхээр өхөл гэж байхгүй, төрөлт гэж байхгүй. Энэ бол бүр хязгааргүй том хитийцэн ойлголцууд. Угаасаа төрөл гэж байхгүй, өхөл гэж байхгүй. Энэ үнийг ухаандаа бурхан Будда гэдэг сууд эрдэмтэн юу гэж тодорхойлсон бэхлээр юмсын мөнчнөр хаанаас ч ирээгүй учраас өсөхгүй. Юмсын мөнчнөр хаашаач бодохгүй учраас устдахгүй. Тэгвэл энэ хоёрын болох юу ч үсээгүй, юу ч устаагүй юм бол энэ орчлонгийн нийтийн тэгтэй тэнцэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ялаа шумулж өгч устаагүй хүн байтугай гэж хэлж байна шүү дээ. Термодинамикийн хуулиар бол эсвэл физикийн хуулиар энэ ч мөн адилхан. Одоо энерги ургүй хосноос бий болоод энерги устж өгөө болохгүй. Тэгэхээр юу вэ? Энерги хадгалагдах хуулиар орчлон ертөнцийн нийт энерги тэгтэй тэнцв. Энэ хоёр дорны шинжлэх ухаан, буддийн шинжлэх ухаан гэж хэлж жишээлдэг. Энэ орчин үеийн шинжлэх ухаан хоёр үгийн зөрүүг таарч байгааг та нар харж байна. Тэгэхээр үхэл гэж байхгүй, төрөлт гэж байхгүй.
Энэ бол бүр агуу ойлголт. Бид үхдэг. За тэгээд 80 хүрэх юм уу, 70 хүрэх юм уу, өнөө маргааш үхэн гэсэн ийм шинжлэх ухааны маш буруугүй бүдүүлэг ямар шинжлэх ухааны үндэсгүй. Байгалийн шинжлэх ухаан өөрөөр хэлчихэд байхад зүгээр энэ юуг махан бодгээл энэ биологийн систем гээд биологийн нэг бус амьтдад зөвлөсөн юм хачи юм гээд тунх гэлснээс болоод хүн төрлөخت юм самуурцсан юм шүү дээ. Энэнийг одоо энд ярьж байна. Хүн өөрийгөө энэ хөрдөнд хүрэхэд төрөл төрлөөс үхэл гэж байхгүй төрөлт гэж байхгүй бүрэн ойлгоно гэж. Тэрээр одоо ямагт хязгааргүй хүл өгөөтэй байх л энэ хүн ийм одоо мөнхийн мөнх юм шүү дээ. Тэгээ ингэж мөнх болж хувирна гэсэн үг. Тэр хүн бол өөрийгөө хязгааргүй хэмээн одоо үзэж хязгааргүй болж хувирна. Мөнх гэж үзэж мөнх болж хувирна. Үхэлгүй гэж үзэж үхэл үгийн ухамсарт ууснаа. Сүнстэйгээ андууд болж нүдэрэмхийн зурц сая жива нууцыг хилэлцнэ. Эцэгхүү хоёр ийм цаглашгүй амгалан жаргалан томхын сацуу орчлонгийн асуудал бэрхшээл өхнийг тэр даруй шийднэ. За ингээд цаг нэлээд одоо миний ярих цаг нэлээд яасан байна. Яриад байвал ингээд зөндөө яригдана да тийм. Ингээд дараагийнхаа юу вэ? Тэр асуулт хариулт